Аимшигт төрхт усан мангасууд дайны бүрээгээ үлээлээ. Эрэг дагуух тэжээвэр ноход ямар нэгэн дуудлага хүлээн авсан мэт. Бүгд нэгэн зэрэг тэнгис рүү ухаангүй тэмүүлнэ. Энэ бол усан хүмүүсийн хувьд хамгийн энгийн ангуучлах аргуудынх нь нэг юм. Тэд далайн хог хаягдлыг нүүлгэн шилжүүлж чадаад зогсохгүй. Ямар ч төрлийн металлыг агшин зуур зэврэн устгах чадвартай. Гэвч ийм хүчирхэг үндэстэн эцэст нь хүн төрөлхтөнд ялагдана гэж хинч санаагүй бизээ. Түүх өмнөх ангийн төгсгөлөөс үргэлжилж байна. Усан хүмүүсийн төлөөлөгч солт цэргүүдийн зузаан бүслэлтээс мултарч чадсан бол түүнтэй гүнзгий холбоотой гол дүр Баркли агшин зуурт хамаг анхаарлын төвд орлоо. Түүнийг хатуу хамгаалалтад авсан гэх боловч үнэн дээр гэрийн хорионд байгаагаас ялгаагүй байв. Баркли өдөр бүр 10 гаруй. Нэр хаягүй амь насанд нь зансан сүрдүүлэг хүлээн авна. 3 цагийн хоол бүрийг нь олон шат дамжлагаар шалгана. Гэвч түүний зүрх сэтгэлийн гүнд хинт ч хилээгүй нэгэн нууц нуугдаж байлаа. Тэр удаа салтын дууд долгионы довтлогоонд өртснөөс хойш түүний бие улам бүр хачирхалтай болж байв. Эмнэлгийн тоног төхөөрөмж ямар ч юмыг илрүүлж чадсангүй. Гэвч Баркли бүх бие нь нэг л биш байгааг мэдэрнэ. Түүнийг тайвшруулж чадах ганцхан арга бий. Тэр нь толгоогоо цэвэр бөгөөд хүйтэн усанд дүүрч хөвтөх. Барклинд өөртөөгөө тэмцэн зовж байх зур. Хүн төрөлхтөн болон усан хүмүүсийн хилэлцээр аль хэдийн туйлдаа хүрчээ. Тэр өдөр эргийн хотын тэжээвэр ноход хачирхалтай чимээнд дуудагдана. Бүгд хяналтгүйгээр тэнгис рүү дайран орсон юм. Усан хүмүүс үүнийг зүгээр л ангуучлал гэж тайлбарлав. Яг л хүмүүс далаагаас загас барьдагтай адил гэж. Хүн төрөлхтний төлөөлөгчд уурандаа бочуурч хоёр тал гудамжны хэрүүл шиг танхимд ширүүн маргалдаж эхлэв. Гэвч хамтарсан тусгай хүчний удирдагч Кейт ер бусын аюулын үнэрийг мэдэрлээ. Энэ ангуучлал бол зүгээр л анхаарал сарниулах зайлс гэж тэр үзв. Усан хүмүүс магадгүй илүү том зүйл төлөвлөж байгаа байх. Үнэхээр ч удалгүй. Тактикийн командлагч нэгэн аимшигт үннийг олж мэдэв. Усан хүмүүс Антарктидын мөсөн голуудыг нууцаар хайлуулж байна. Тэд сүүлийн өдрүүдэд тусгай мөсөн тастууд ашиглан мөсөн бүрхүүлийн гадаргууг бүрхсэн байжээ. Энэ нь дулаан болон хиймэл дагуулын мэдрэгчийг бүрэн хаасан байна. Хүмүүс үүнийг олж мэдэх үед аль хэдийн зогсоох аргагүй болсон байв. Уг нь хайлж дуусахдаа хэдэн 10 жил шаардлагадах мөсөн гол ердөө 6 цагийн дотор бүр мөсөн алга болчихжээ. Усан хүмүүс ийм аюултай. Мөс агшин зуур хайлуулах өндөр технологи эзэмшсэн гэж хэн санах билээ. Хэрэв дэлхийн бүх мөсөн гол хайлж дуусвал далайн түвшин бүхэл бүтэн 100 метрээр нэмэгдэх болно. Энэ бол хүн төрөлхтний хувьд үндэстнийг мөхөөхөц том цохилт юм. Хүн төрөлхтний хилэлцээрийн төлөөлөгчд яаравчлан шин шатны хилэлцээг эхлүүлв. Гэвч усан хүмүүсийн хариулт хүйтэн бөгөөд хатуу байлаа. Тэд зүгээр л мөсөн голуудыг байгалийн унган төрхөд нь оруулж байна гэж мэдэгдэв. Тэгээд ч хүмүүс аль эрт мөсийг хайлуулж эхэлсэн шүү дээ. Усан хүмүүс ердөө л энэ үйл явцыг баг зэрэг хурдсгаж өгч байгаа хэрэг. Хүмүүсийн төлөөлөгч энэ үгэнд хэлэх үгүй болж цус харуулах шахав. Усан хүмүүс үүний дараа эцсийн тулгын шаардлага тавилаа. Хүн төрөлхтөн 5 жилийн дотор далай болон гол мөрний бохирдлыг цэвэрлэж дуусгах ёстой. Үгүй бол тэд бүх мөсөн голыг хайлуулж хүн төрөлхтний соёл иргэншлийг дэлхийн хөрснөөс арчих болно. Харин энэ бүх тэмцлийн гол цөмд байгаа Барклигийн хувьд одоо өдөр хоногуд там шиг л байна. Тэр болон түүний эхнэр, охин бүгд засгийн газрын хатуу хяналтад байгаа. Хосууд хоорондоо нууцаар шивнэлтгэж, хажууд нь хэсэг харуулууд зогсож байдаг. Гэвч ямар нэгэн шалтгаанаар шүн болох үед үүдний харуулууд Барклиг явахад зориуд саад хийсэнгүй. Бүр газар бүрийн хяналтын камеруудыг ч зориудаар унтраасан байлаа. Барклид үүний учир шалтгааныг тунгаах сөхөө байсангүй. Цаг болоход тэр тэсэлгүй далай руу яаран орлоо. Нэг талаараа түүний бие далайн усыг маш ихээр хүсэмжилж байв. Нөгөө талаараа тэр салттай дахин уулзахыг хүссэн юм. Харамсалтай нь дахин дуудсан ч хариуд нь зөвхөн гоц консольд ирж байв. Баркли үүнийг огт мэдээгүй байлаа. Энэхүү тусламж нь үнэндээ Америк Францын дээд тушаалтнуудын нууц явуулга байсан юм. Францын эмэгтэй генерал сэжиглэж байв. Хүн төрөлхтөн далайн бүсэд дууны долгионы хаалт тавьжээ. Энэ нь усан хүмүүсийн дотоод холбооны тохиог тасалсан байна. Тиймээс Баркли салтыг олж чадахгүй байсан хэрэг. Харин энэ хооронд Кейт сандарч твцсэн ерөнхий сайдтай уулзав. Далайн омгийн төв байр руу довтлохоос өмнө тэрээр дээд тушаалтнуудын яриаг сэм сонссжээ. Тэд нөхөн олгуур гэх үгийг дахин хэлж байв. Кейт үүнийг магадгүй нэг төрлийн усан хүмүүсийн эсрэг зэвсэг байж магадгүй гэж сэжиглэв. Тэр ерөнхий сайдад анхаарууллаа. Хэрэв хүн төрөлхтөн дахин ийм ухаангүй шийдвэр гаргавал хоёр төрөлхтний хооронд дайн дэгдэх болно. Тэр үед Их Британи хамгийн түрүүнд цохилтод үртэнэ. Эдийн засагч хагас жилийн дотор сүрнэ. Ерөнхий сайдын улс төрийн замналч үүгээр дуусгуур болно. Кейтийн анхааруулга ерөнхий сайдын толгой руу буулгасан хүчтэй алах мэт байв. Энэ нь түүнийг нэгэн чухал шийдвэр гаргахад хүргэлээ. Тэр шөнө Барклигийн эсрэг нууц ажиллагаа эхэлсэн юм. Үүдний харуул хоол өгөхдөө хор шалгах төхөөрөмжийг сэмхэн сольчихв. Баркли юу ч гадарлалгүй хордож ухаан алдан унах хүртэл хүлээв. Бүрэн зэвсгэлсэн цагаан хувцастай хүмүүс өрөөнд нууцаар нэвтрэн орлоо. Тэд бүх хяналтын камерыг хаажээ. Дараа нь Барклигийн биед үл мэдэгдэх шингэн тарив. Ажлаа дуусгаад хэргийн газрыг хурдхан цэгцэллээ. Юу ч болоогүй мэт бүхнийг үлдээв. Баркли гүн нойрноосоо сэрэхдээ биед нь ямар нэг өөрчлөлт орсныг огт мэдэрсэнгүй. Тэр зуршил ёсороо далайн ирэг рүү яаран очив. Толгоогоо усанд дүрээд состын нэрийг дахин дуудлаа. Энэ удаад далайн эцэст нь хариу өгөх нь тэр
Состын дүр төрх алгуурхан тодорч ирэв. Хосууд усан дотор бие биенээ чангаар тэврэлдэв. Хаагдмал байсан тэр бүх цаг хугацааг нөхөх гэсэн мэт. Гэвч Сост маш аимшигтай мэдээ авчирна гэж тэр сансангүй. Усан хүмүүс өдөр шөнөгүй мөсөн голыг хайлуулж байна. Хоёр төрөлхтний зөрчил шийдвэрлэх боломжгүй төлбөртэй тусахад ойрхон байна. Сост Барклийг цорын ганц найдвар гэж итгэсэн хэвээр байв. Тэр Барклид итгэж болох үс хүн олж далай руу дохио илгээхийг хүсв. Кодиг их зүйлийг шаардах хэрэгтэй гэв. Сост энэ үг яг юуг илэрхийлж байгааг тайлбарлаж чадсангүй. Зөвхөн усан хүмүүсийн эртний хэлэнд ариун дагшин утгатайг онцлов. Хэлэлцээрийн үеэр энэ нь санаамсаргүй үр дүн авчирч магадгүй юм. Энэхүү нууцлаг даалгаврыг өөртлөн Баркли өөрийн дарга Кейтийг олж уулзав. Состын хэлсэн мэдээллийг нэг бүрчлэн түүнд илтгэлээ. Хэдийгээр Коди яг юу болохыг тааж чадахгүй байсан ч Состод итгэх итгэл дээрээ үндэслэн тэд энэ үгийг усан хүмүүст илгээх албан ёсны дохионд оруулахаар шийджээ. Ингэснээр хинт ч мэдэгдэхгүйгээр усан хүмүүс энэ үгэнд хэрхэн хандахыг нууцаар тандаж болох байв. Гэвч хэний ч санаанд оромгүй зүйл болов. Дохиог өдөр бүр илгээж байсан ч далайн мандас нам гүм ухмал хിവэр байв. Усан хүмүүсээс ямар ч хариу ирсэнгүй. Надуур алдарч эхлэх үед бүрч аимшигтай зүйл тохиолдлоо. Дэлхийн өнцөг булан бүрийн эрэг бомбтуудад усан хүмүүсийн цогцос олноор гарч ирж эхлэв. Бомбтыг бүхэлд нь хаажээ. Бомб цогцсоор дүүрсэн байлаа. Энд яг юу болсныг хэн ч мэдсэнгүй. Эрдэмтэд цогцснуудыг гаргаж ирэн задлан шинжилгээ хийв. Усан хүмүүс тусгаалan гаргаж авсан бүхлийн аюултай вирусээр үхснийг тогтоожээ. Энэ вирус нь усан хүмүүсийн заламгааг бөгөлдөг байна. Үүнээс болоод тэд амьсгал богдож үхсэн байв. Кейт энэ бол байгалийн гам шиг биш гэдгийг дорн ойлгов. Харин нарийн төлөвлөсөн хүний гараар бүтсэн га гам шиг байлаа. Бүх усан хүмүүс замагт суурилсан сүлжээгээр холбогдож харилцдаг. Тийм учраас вирус маш хурдтай тархжээ. Ердөө хэдхэн хоногийн дотор усан хүмүүс мөхлийн ирмэгт тулж ирэв. Кейт эцэст нь энэ дайны мөн чанарыг олж харлаа. Хүн төрөлхтөн усан хүмүүсийг хизээж өөртөөгөө ижил түвшний иргэншил гэж үзэж байгаагүй юм. Тэднийг ердөөс боломжит аюул занал хийлэл бүхий өрсөлдөгч гэж үзэж байв. Аюулын түвшин тодорхой хэмжээнд хүрсэн гэж үзвэл устгах ажиллагааг шууд эхлүүлнэ. Баркли Сост бүсгүйн хувь заяанд санаа зовсоор л байлаа. Гэтэл өрөөний хаалга гинэт нэгдэв. Усан хүмүүс өөрсдөө хэлэлцээ хийх хүсэлт гаргажээ. Тэгээд хүн төрөлхтний төлөөлөгчөөр Барклиг оролцуулахыг шаардсан байв. Барклигийн сэтгэлд баярын оч гэрэлтэв. Ийм нөхцөл тавьж чадах хүн Сост л байх. Сэтгэл санааны бэлтгэлтэй байсан ч гэсэн хайртай хүний эсэн мэнд байхыг өөрийн нүдээр хараад тэрээр гүнзгий амьсгаа авч тайвширч чадлаа. Харин Состын царай цонхиж гунигтай харагдана. Тэрээр шуудхан дайн дууссан гэж мэдэгдэв. Хүн төрөлхтөн ялалт байгууллаа. Вирусын цохилтын улмаас усан хүмүүсийн ердөө өчүүхэн хэсэг нь л амьд үлджээ. Одоо тэд ямар ч аюул занал учруулж чадхааргүй болсон. Гэвч тэд үүний төлөө бууж өгөхгүй. Усан хүмүүсийн гол технологиудыг далайн ёроолын гүнд хэдийнэ нууж амтсан байна. Тэрээр нууцаар отож буй хүчнүүдэд энэ бодлосоо татгалзахыг анхаарууллаа. Баркли яриаг нь яаран үргэлжлүүлж хүн төрөлхтний сайн санааг төхөөрөмжийн зааврын дагуу Сост дамжуулав. Тэд усан хүмүүст зориулж далайд тусгаарлагдсан бие даасан нутаг олохоор болов. Бохирдолт дуу чимээ вирусээс хамгаална гэж амлав. Сост энэ саналыг дуртайа хүлээн авлаа. Гэхдээ явахынхаа өмнө тэрээр маш хатуугаар хэлв. Энэхүү амьдрах орчин нь зарим хүмүүсийн нүдэнд хэдийд ч хааж болох ангуучийн талбай төдий юм. Барклигийн нүдэнд нулимс цэйлэгнэв. Тэрээр төсөөлж чадахгүй байлаа. Состын сэтгэл хичнээн их шаналж байгааг бусад хүмүүс ялалтын баяр думбаж байх үед чихэнд чииртэй хаврах чимээ гинэт сонсогдов. Танхимын голд байх шилэн аквариум аалзны тор шиг зуурч эхлэв. Аимшигт сандрал хормын дотор дэгдэв. Бүх хүмүүс тал тийшээ зогтцгаана. Ухаан алдсан мэт зогсох Барклиг хэн нэгэн хүчээр чирэн гаргалаа. Энэ хэлэлцээрийн талбай одоо оршин тогтнох шаардлагагүй болсон бололтой. Энэ үед Кейт рүү эмчлэгч эмчин утастав. Барклигийн тархинд ямар ч шалтгаангүйгээр мутц явагджээ. Магадгүй тэр усан хүмүүсийн яриад байсан Коди байх. Энэ үг нь ямар нэгэн зүйл биш. Харин тодорхой нэгэн хэрэгэм зэргийн бэлэгдэл юм. Кейт огт эргэлдсэнгүй. Барклиг далайн эрэг рүү шууд илгээв. Удалгүй. Сост далайн уснаас дахин гарч ирлээ. Хоёр хүн гараа чанга хатгалсан. Цэнхэр далайн гүн рүү алгуурхан оров. Баркли далайн устай бүрэн уусаж, жинхэнэ усан хүн мэд далайн гүн рүү хурдлан сэлж одов. Состын хилээд байсан Кодин үнэндээ хүн болон усан хүний эвлийц бийт байжээ. Тэр л хоёр арстны харилцааг холбох хамгийн тохиромжтой хүн байж, харамсалтай нь одоо усан хүмүүс мөхлийн ирмэгт ирээд байна. Барклигийн энэ илч гих статус дахиж хизээж хэрэг болохгүй байх. Магадгүй тэр дахин хүмүүст харагдах үедээ 3 сасаа сэрээ барьсан далайн хааны дүрээр ирэх бизээ. Энэ хүрээд хуурай газар ба тэнгисийн тулаан киноны 1-р бүлэг дуусаж байна. Төгсгөлд нь нэгэн нууц хэсэг бий. Кейт Барклиг үдээд буцаж явахдаа санамсаргүй байдлаар хог хайж буй нэгэн залуутай таарав. Тэрээр байгаль орчны бохирдлоос залхсан нь илт. Уурандаа нөгөө залууг саваа ав гэж шаардав. Үүний төлөө бүр бөө хүртэл гаргаж ирэв. Жаахан хэтрүүлэхтэй ч гэсэн энэ нь найруулагчийн хамгийн сүүлчийн сайн сайхан хүсэл байх. Хэрвээ хүн бүр Кейт шиг ухамсартай байсан бол далайн хүмүүсийн эмгэнэлт явдал гарахгүй байсан болов уу? Энэхүү жижиг хэсэг нь үнэндээ бүгдэд сануулж байгаа юм. Жинхэнэ ялалт гэдэг дайнд ялах биш. Харин энэ гариг дээрх бүх амьд биеттэй хэрхэн зэрэгцэн оршиж сурах явдал юм. Гэхдээ ачи би эцэс хүртэл нь үзэж байж л ойлголоо.
Нөгөө хүмүүсийн Барклид нууцаар тарьсан зүйл нь усан хүмүүсийг үхэлд хүргэсэн вирус байсан бололтой. Учир нь тэрээр одоо усан хүмүүсийн нэг хэсэг болсон. Тусгай сүлжээний холбоогоор дамжуулан бүгдэд нь нэгэн зэрэг халдвар тархах болно. За ингээд өнөөдрийн тайлбар үгээр дуусаж байна. Өөр бодолтой хүмүүс байвал сэтгэгдэл хэсэгт бичээрэй. Дараагийн дугаараар уулзцгаая.